Тэгэхээр урт хойд наст гэж байх уу гэвэл одоо байна гэдэг шинжлэх ухаанаар хүртэл батлаад нотлоод сүнс гэж байх уу гэвэл байна гэдэг өнгө хэлбэр хэмжээ граммаар нүртэл тодорхойлсон. Америкийн нэг сургуулийн нэг өндөр настай эрдэмтэд өөрийнхөө биеийг шинжлэх одоо юу зориулаад сүнс гэж байх уугүй юу гэдэг судлуулахын тухайд өөрийнхөө хөлд одоо зориулсан. Тэгээд тэр нь болохоор ямар ч тийм одоо энергичийг одоо юм гаргахааргүй тийм вакуум орчинд өөрийгөө хүүлсэн. Тэгээд тэрнээс нь одоо тэр хүн одоо нэг хэсэндээ бүтээд өгч байгаа хэлбэр гэсэн үг байна. Тэгээд тэгэхэд биенээс 0.7 грамм чинь хасагдсан гэдэг тэр бол одоо сүнсний чинь байж болж байна. Тэгэхээр тэрнээс одоо биенээс гарч байгаа үйл явцыг нэг хитяан туяаны тэр бичлэг тэр юмнуудаар биенээс гарч байгаа хүртэл бичлэг нь сүнс одоо гарч байна гэдэг ингэж гарч байна тэр гэдэг нэг зөндөө олон янзын судалгаанууд хийсэн юм зүйл байна. Тэгэхээр квант үзгийн эрдэмтэд бол хүний сүнсийг устдаж үгүй болдоггүй шинээр бий болдоггүй бөөмн нэрэг байна гэдэг ингээд тодорхойлсон. Далайн угшин одоо нэг 200 гаруй эрдэмтэнтэй уулзсан нэг тийм одоо хурал хийсэн нэг тэр далайн угш сүнс гэж огт байхгүй гэдгийг батлаад нотлчих юм бол би далаалам гэдэг нэрнээсээ татгалзъя гэдэг ингээд тэмдэрдэг жалт. Тэгэхээр тэр одоо тарих судлалын эрдэмтэд, квант үзгийн эрдэмтэд энэ төр асар олон эрдэмтэд цугларсан байсан. Тэр дундаас нэг ч хүн босож би сүнс байхгүй гэдгийг баталж чадна гэж ингэж хэлээгүй. Харин тэр дундаас сүнс гэж байна гэдгийг баталсан эрдэмтэд асар олон байсан. Тэгэхээр тэн дээрээс одоо шинжлэх ухаан гэдэг зүйл одоо сүнс гэдэг зүйл байх наа гэдэг ингээд батлаад байдаг. Сүнс судлалын эрдэмтэд гэдэг яг шинжлэх ухаан гэж хэлэхгүй ч гэсэн судалгаа хийдэг тийм эрдэмтэд бас олон байдаг. Тэрний судалгаанууд дундаас Европын нэг эмэгтэй 16 төрөл ярьсан байсан. 16 төрлөө тэнд тийм нэртэй ийм хүн ингэж амьдарч ирсэн, тэдээс тэдэн амьдарсан гэдэг ярьсан юм зүйлүүд байдаг. Тэр нь юугаар батлагддаг вөхөр нэг христийн нэг загалмайлуулах ёслол гэдэг одоо нэг ариун усаар угаалах тэр гэдэг нэг тийм юм байдаг юм. Тэгээ тэрнийх нь одоо бүртгэлээр нь баталгаажуулсан. Бүр 200 жилийн өмнөх одоо сүмийн архив бас тийм нэртэй хүндэд онд ингэж одоо ариун усаар угаалгасан байна гэдэг тэрүүгээр баталгаажсан. Тэгээд тэр 16 төрлийн бүгд яг ингээд дараалалаараа баталгаажсан байсан. Лалын одоо нэг улс оронд нэг хүн 7 төрөл ярьсан байсан нэг залуу. Бас л нэг лалын шинтэй улс оронд нэг хүүхэд миний урд одоо би ийм хүн байгаад ийм хүн байж хахад намайг тийм хоёр хүн нийлж алаад тэр хотогт одоо намайг хаяад намайг алсан сүхээ энд нуусан гэдгийг ярьж байгаад цагдаад өгөөд тэр хоёр хүн хэрэгээ хүлээсэн юм тохиолдол бас гарсан. Тэгэхээр урд нас гэж байж болох уу гэвэл байна гэдэг бол нэг ялангуяа монгол хүмүүс бидэнд бол эргэн тойрон хатуу хамаатан садан дундаас хүртэл зөндөө зүйлүүд яригддаг. Нөгөө Монгол Улсын ерөнхий сайд байсан Бямсрууга уртл зурагтаар ярьж байсан. Нэг төрөлх дээр энэ манай хөгшнөөс усуух надаас тийм юмнуудад хэлдэг гэдэг. Тэгэхээр урд хойд нас гэж байдаг гэдэг энэ зүйлд сэтгэл итгэмжлэх нь Бурхны шинтэй хүмүүсийн гол чухал зүйл. Одоогийн хүмүүс бол харин энэс жоохон холдоод нэг л амьдрах штэ, ганц л амьдрах штэ гэд ингээд эхэлж байгаа юм зүйл. Нэг л амьдрах юм бол бид сайн байх гэж хичээгээд яах юм. Сайн ч явсан муу ч явсан нэг төрлөөр амьдраад дуусчих юм бол үлийн хурагдл гэж байхгүй, үлийн хурагдл гэж байхгүй бол тэр нь яч явсан яадаг гэсэн. Энэ зүйл чинь нэг буруу үзэл болоод тогтоод байдаг. Харин урд төрөл гэж байна, дараа төрөл гэж байна шүү гэх юм бол дараа төрөлдөө би гэсэн гайгүй айтайхан шүү юм болоо тэр ч гэсэн энэ сэтгэл төрх нь хэрэгтэй болдог.